Сайн дэрхэн мөндөд сонсогчдоо дугаарыг дуулсан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир хөтлөгч минь би улан баяруулан Цэрлэм. За эфирийн найруулагчаар Чин Зориг болон Гал мандах та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэх хэм сонсогчдоо Улаанбаатар хотод 13 цаг тэг 4 минут болсон байна. Энэ цаг үчид бид өдрийн шууд нэвтрүүлгээ сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон. За студид бидний урилгаар соёл спорт, аялал жуулчлал залуучуудын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Батчин хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Намайг урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд нийт бим сонсогч нартай бас энэ өдрийн мэндийг хүргье. За тоохгүй КОП 17 талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатар хотнаа ингээд түүхэндээ анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр энэ КОП 17 хуралд ирж байгаа гадны зочид төлөөлөгчдийн одоо зочид буудлын хүрэлцээ, хүртээмж за ер нь Монгол улсад аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг сэдвийн талаар ярилцахаар таныг урьсан байгаа. За сүүлийн жилүүдэд Монгол улсад ирж байгаа гадаад жуулчдын тоонд ямар өөрчлөлт гарсан бэ мэдээж өссөн үзүүлэлттэй байгаа баха. Тэгэхээр энэ асуултаас гурван ярилцлага эхлүүлье. За мэдээж бас дэлхийн нийтэд ковидын дараа бас эдийн засгийг хэмжүүлэх аялал жуулчлалын сэргийг нийлээдэг бас шатраас арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Манай улсын засгийн газраас 2022-оос 2028 онд зочлогч зарлаж Go Mongolia гэх үндэсний брендийг бий болгож олон улсаас сурталчилж шатраас арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлсний хүрээнд бол Монгол улсын аялал жуулчлал зөвлөмжийг хэрэгжиж байгаа. За энийг бол бас бид нар бас дүгнсэн биш. Одоо дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас эрчимтэй хөгжиж байгаа олон улсын жагсаалтыг гаргасан. Үүн дээр бол бас 10 бас жагсан байна. За мэдээж одоо жуулчдын тоо бол жилээс жилд нэг 10-20% бол дандаа өсөлттэй л байгаад байна. За ер нь бол бас дэлхийн нийтэд геополитикийн хувьд энэ одоо дэлхийн нийтийн бас 50 бус асуудлуудын хүрээнд бол яалтчгүй бас олон улсын эдийн засаг уналттай байгаа энэ үед бол КОП 17 арга хэмжээг бол Монгол улсад зохион байгуулах эрхийг авч чадсанд бол аялал жуулчлалын бодлогыг одоо хариуцж байгаа үед бол маш их баяртай байгаа. Мэдээж одоо бид нар бас аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд бас ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. За дээр нь энэ олон улсын шин чанартай МАИС буюу энэ албан бизнес аялал жуулчлалын одоо энэ ивентийг зохион байгуулахад маш их одоо Монгол улсыг сурталчлах, тухайн улс орноо сурталчлах тийм боломжуудыг бий болгож чаддаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь бол ийм албан бизнес аялал жуулчлалын төрлийн жуулчд маань ашигтай одоо чанартай жуулчдын тоонд бол ордог. Тийм болохоор бас бид бүхэн бас энийг зөв зохистойгоор ард иргэдтэй, аж ахуй нэгжүүдтэй улс орондоо ашигтай байдлаар зохион байгуулж чадах юм бол энэ бол үнэхээр одоо ашигтай одоо юм ивент юм а гэдэг бол бас манай ард иргэд аж ахуй нэгжүүд мань ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь бол КОП 16, 15 гэдэг өмнөх онуудын одоо энэ зохион байгуулалтуудыг харахад бол зарим улс орнууд бол жуулчдын одоо ирэх оролцож байгаа оролцогчдын тээврийн зардлыг, зочид буудлын зардлыг хүртэл дааж исэн. Тэгэхэд манай улс орн бол яг тэгэж тээвэр логистикийн дааж байгаа улсад бол байхгүй. Гэсэн хэдий ч бас манай улс орныг зорж байгаа оролцогчдын тоог бас нэмэгдэж байгаад бас баяртай байгаа. Өчигдрийн байдлаар бол 5500 гарч байна. Тийм болохоор бас бидний бас тооцоолж исэн тооноос бас хүрч байгаад баяртай байгаа. За дээр нь бид бүхэн бас энэ КОП 17 зохион байгуулах чадвартай холбогдуулаад бид нар бас мэдээж одоо зочид буудлын хүрэлцээ нөхцөл байдал дээр бол бид нар ажилласан. За хот орчмын одоо зочид буудал болон жуулчны баазуудын судалгаа гаргаад бид нар 85 зочид буудлуудыг бэлдсэн байсан. За мэдээж бид нар мэдээж одоо нөгөө олон улсын стандартын дагуу тийм ээ одны зэрэгэлтэй бас нэг одоо үйлчлэгээ чанарыг нь бас эрхэмлэж бид нар сонгосон байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол өчигдрийн байдлаар бол 40 буудлын 1000 одоо ор захиалгдсан байсан. Гэхдээ одоо бүртгэлийн тоо бол нийлээдгүй нэмэгдчихэ. Сүүлийн өдрүүдэд бол нэлээд эрчимтэй. Төхөөд ирэхээр нэлийн бүртгүүлэх баг тийм. Тэгээд явж байна. За тийм болохоор бид нар бас гайгүй айлтгүй байж байна. За тэгээд ер нь бол
манай аялжуулчдын салбарын бол бас нэлээдгүй хүлээлттэй байгаа. За тэгээд дээр нь бас аж ахуй нэгжүүдийг бас энэ дээр нэлээд татан оролцуулж байгаа. За мэдээж зочид бодлуулжуулчны баазууд оруулахаас гадна бид нэр тур оператор компаниудыгаа бас аяллыг зохион байгуулаач. Ирсэн жуулчдаа ирсэн оролцогчдыг бас энэ нэгэн зориод ирсэн хүмүүсийг бас тийм ээ Монгол улсын аяллаа одоо зорин очих газруудаас тодорхой хэмжээний хөтөлбөр гаргаад ажиллаач гэсэн хүрээнд бол аялал жуулчлалын мэргэжлийн холбооны нэг 10-аад аж ахуй нэгж бас сонгогдоод ороод ирсэн байж байна. За энэ дээр бол мэдээж одоо бас бид нар нэлээдгүй туршлагатай нүүж уулчин лицтер хэвэл за тэгээд 100 тэрэвэл гэдэгтэй нэлээдгүй одоо зохион байгуулалттай ажилтдаг аж ахуй нэгжүүдэд бол төлөөлөл оруулаад бид нарт бас нэг хот болон хот орчмын одоо аяллаа хөтөлбөрүүдийг бол гаргаад тэгээд сурталчлаад ингэ явж байгаа. Нэг хоол явахгүйгээр тий тэрэлж орчим гэдэг юм уу тий. Одоо нухстай нуруу байхад газар байна тий. За тэгээ Монгол намаатгүй нүүдэлж авах соёлыг харуулсан тий. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд оролцуулсан аяллаа хөтөлбөрүүдийг бас тэндээ сурталчлаад явж байгаа. Бас урдчлаад бас нөгөө Co.17 сайтад бас мэдээлэл оруулаад явж байгаа. За зочид буудлын захиалгыг бол бид нараас ая хотелтой хамтраад бас бизнесийн зарчмаар бас нэг одоо аж ахуй нэгжээгээ бас тий оролцуулаад ингээд захиалга нь хийлгүүлээд ингээд яваад байж байгаа. За мэдээж бид нэр ирсэн жуулчтайгаа оролцогчтойгоо бас чанартай үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Эргээд ирэх сэдлийг төрүүлэх хэрэгтэй гэдэг үднээсээ аж ахуй нэгжүүд зочид буудлууд жуулчны баазууд дээр нь яг энэ одоо орохоор төлөвлөгдсөн аж ахуй нэгжүүд дээр практик сургалтуудыг зохион байгуулж байна. Олон улсын аялал хөдөлмөрийн байгууллагатай хамтраад 16 сурагч багшийг бэлтгэсэн. За тэр багш нар дээрээ түшиглээд бид нар нөгөө аж ахуй нэгжүүд дээр газар дээр нь очиод практик сургалтуудыг зохион байгуулж байна. За тийм ажилтай мөн одоо бид нар цэнхэр бүс болон ногоон бүс орчин болол мэдээж одоо аялал жуулчлалынхаа одоо тэр тур оператор компаниудын хөтөлбөрүүдийг санал болгох гээд информашн центр буюу жуулчдын одоо тийм мэдээлэл тийм цэгийг ажиллуулахаар төлөвсөн байж байгаа. За мэдээж одоо арга хэмжээний үеэр асуудлууд гарах магадaltaй тийм ээ бас асуудал байхгүй. Тэр үед нь бид нар шууд одоо үйлчлэгээ үзүүлэх колл центрийг ажиллуулахаар төлөвсөн байж байгаа. За ингээд бид нар бол ямар тач гэсэн ихний одоо бэлтгэл ажлуудаа ингээ хангаад явж байна. Тэгэхээр юу н ямар нэгэн за мэдээж л сад бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Тэгэхээр асуудал гарлаа гэхэд информашн центртэй хандаад эсвэл колл центр руу тухайн жуулчин хандаад бол асуудлаа шийдвэрлэх боломжтой гэсэн үг байна тий. 880 гэдэг дугаарыг тусгай дугаарыг аваад энэ дээр одоо 5 хэлтэй одоо за тэр ажиллах хүмүүс ингээ сонгон шалгаруулалт хийгээд ажиллаж байгаа. Зочид буудлууд дээр ихэд сайн дурын 2 хэлтэй мэрэгчлэн одоо ажилтнууд бас байлгахаар төлөвсөн байж байгаа. Тэгэхээр энэ үеэр чи юу н хилдэг хүмүүс нэлээ одоо ажил ихтэй байх юм биш үү? Боловсон хүчний хувьд бол. Тийм залуучуудыг сайн дурын залуучуудыг бүртгээд бас энэ дээр сургалт хийгээд эдгээр одоо оюутан залуучуудаа бас түшиглээд бас энэ гар бие оролцоолох дээр бас ажиллаулж байгаа. За манай аялал жуулчлалын салбарын бас утас гайдын холбоод бас оролцоогоо хангаж байгаа. За манай тур оператор компаниуд оролцоо хангаж байна. Зорилго үйлчлэгээний зочдууд ингээд бүгд л одоо байдаг чадлаараа л одоо ажиллах гал ингээд байж байна. Тэгээд мэдээж одоо бид нар манай ард иргэдч гэсэн бас зөрөөд өнгөрөхжүүлчтаас нэг нэмсгэл бэлгэлж тийм ээ. Монгол улс өмнөнийхөө нэг зочломтгой зангаар бас нэг техник шиг андаасай л гэж хүсэж урайлж байна. Тэгээд бид нар бас хариуцлагатай аялал гээд аялал жуулчлал гээд бас өөрөө эхлүүлсэн байгаа. Тэгээд мэдээж одоо энэ аяллахын хэрээр бас энэ байгаль эхлэлийг хайрлаж зөв зохистой аялаасаа гэсэн нийтийн аяллаа боловсролыг нэмэгдүүлэх жил болгон ийм аяныг зарладаг. Тэгээд энэ жил бол хариуцлагатай аяллаа гэдэг өөрөө зарлцсан явж байгаа. Ялчгүй нэмсгэлэл дутагтаад байт юм л та. Одоо энэ нөгөө зүүн өмнөд Азийн улс орнуудаар аялахаар ингээл өөдөөс бүр юм харьцаагүй байсан ч гэсэн энийгэл бөхөлцөөл ямар нэгэн байдлаар юм зарах гад оролдоод байдаг нэг юм зүйл ажиглагдаад өнгөрөхтэй хүртэл ингээл нэг нэмсгэлэл зөрчдөг шүү дээ. Манай дүүтэр ялчгүй тэр юм алдагдаад. Би дөнгөж сая бас одоо COP17-гийн сайт руу ороод ингээл хараал байж л байна л та, байрлах газар гэдэг зэс рүү ороод ирэнгүүт виз мэдүүлэх тухай нийслэгийн мэдээлэл байрлах газар гээл бүх зүйлс нь ингээд юугаар
шатлаад ингээд задаргаатай байна. Бараг энэ сайтыг чи ингээ харсан чи бараг бүх зүйлийг өөртөө шингээсэн сайт байна шүү дээ. Яаж виз мэдүүлэх үү, эсвэл одоо хаагуур яаж орж ирэх үү, за тэгээ бүр байрлах газар гингүүд захиалах нь хүртэл би бодохдоо захиалах гэдэг рүү дарангууд нэг өөр платформ руу шилждэг ч юм уу те. Нөгөө booking ч юм уу янз бүрийн юм руу орохгүйгээр яг энэ сайтнаас дамжаад ингээд юунууд нь орчдөг гэдгээр бас нэлээ аялал жуулчлалын салбар дээр бол энэ бас энийг бас угсаа орж ирэх нь ойлгомжтой. Копийн дунджаар бол уулзалтуудыг ялангуяа өмнөх 16 15-ыг дундаж тоогоор 10,000-аас дээш хүн очиж ирсэн гэсэн ийм тоо баримт байсан. Тэнгүүд манайх 5,500 гэдэг нь ягаад одоо нэг 10,000-аас дээш болон 10,000 гэсэн дундаж тоо гарсан ба штэ. Өмнөх хурлууд дээр. Манайх дээр одоогийн байдлаар 5,500 болохоос цаашаа өсөх нь гэсэн үг үстэй тийм бэ? Одоогор яг өчигдрийн байдлаар бол бүртгүүлэл 5,500 хүрсэн байна. 16 дээр бол 10,000 биш шүү. Бүр одоо Дубайд болсон хурлын Риад болсон. Одоо тэнд болсон арга хэмжээнийх нь тэр хөтөлбөр оролцогчдын нь одоо тоо тий. Тэр чинь нэг өдөр ерөөсөө бүгд ирэхгүй шүү дээ. Тий. Хөтөлбөрийн дагуу өөрсдийнхөө одоо холбоотой асуудлуудаар оролцогч нар цуваад тийм болохоор тэр мэдээллийг нь бол авсан байгаа. Тэгэхээр бол мэдээж энийг чинь бид нар бас жилийн хүрээнд бас ярьж шүү дээ. Тэгэхээр бид нар яаж оролцоо хангахгүй, яаж зөв зохистой зохион байгуулалт хийх үү гэдэг ингээд бол тэр газрын өмнө одоо зохион байгуулж ирсэн улс орнуудын тэр зардлын дааж хахад бол нэг 4,500 700 орсон байлээ. Тэгэхээр тэр бас хөөсрөлт бол гадуур бол бас нэлээдгүй яригдчихэж байгаа. Тэгэхээр манай хувьд бол бас тэгж бүрэн бүтэн зардлын даахгүй байгаа болохоор ер нь бол бас боломжийн тоо. Бас нэг чанартай жуулчид гэж тодтогдоод байгаа шүү дээ. Чанартай жуулчид гэж тодтогдож байгаа юм чинь нөгөө талд нь чанаргүй жуулчид гэжсэн бас ойлголт байгаа даа нөгөө. За энийг бол бас ингээд нөгөө мэрэгжлийн үгээр л ирж байгаа юм л да. Мэдээж нөгөө нэг үр хөвчтэй аялагч нар, хуваар аялагч нар биш тийм энэ чинь одоо төрийн одоо том түшээд хүмүүс байгаа. За мөн одоо бизнес эрхлэгч нар гэдэг ингээд томоохон зэрэглэлийн хүмүүс байгаа учраас мэдээж одоо зарцуулж байгаа төсөв санхүүжилтийн үед энэ олон улстай бүр судалгаагаар гарцсан байдаг. Тэгэхээр тэр төвшний одоо чанартай жуулчд гэж. Тэгээ ганцхан одоо манайх судлаад байгаа юм биш. Олон улсын төвшөнд энэ Майсын одоо төрөл дээр орцогч нарыг бол ялтч өндөр төвшний чанартай жуулчдын томд ордог. Нийслэлийн А болон Б бүсийн 40 гаруй одоо зочид буудалтай 1000 орчим өрөөг бол аль хэдийнэ захиалчихсан гэсэн мэдээллийг та түр өгсөн. Тэгэхээр энэ нь ер нь нийт хэрэгцээг хангах одоо хэмжээний нөөц мөн одоо зочид буудал хүрэлцэхгүй ч гэх юм уу те тиймэрхүү асуудлууд ер нь гарах уу? Бид нар хот орчин бол зочид буудал түрүүн хийсэн тийм 85 зочид буудал жуулчны базыг бол бэлдсэн байгаа. Энийх бол нийтэд 18,000 орыг бол бид нар бэлдсэн байсан. За. Тийм болохоор бид нар бас хангалттай байгаа гэж үзэж байгаа. Хамгийн гол нь бид нар тэн дээр чанаржуулах, үйлчлэгээ чанаржуулах, стандартаа чанаржуулах гэдэг дээр бид нар бол практик сургалтууд хийж байгаа. Мэдээж одоо бас аж ахуй нэгжүүдийг бас энэ дээр бас нэг гар бие те нүүр царай болох, салбарын нүүр царай болох, улс орны нүүр царай болох учраас бас энэ дээр бас санал санаачлагтай бас нэг аятайхан үйлчлэгээ сервисийг үзүүлээд явуулаарай гэдгийг бол бас социал хөгжлийн салбарын хүмүүст бол сургаж байгаа, бас сануулж хэлж байгаа. За бид нар бас яамнаас зүгээс бас дэд бүтцийн асуудлыг сайжруулах одоо нөгөө жуулчид ихээр эрхийн хүрээнд бид нар бас саваа бэлтгэх. Тийм. Суур дэд бүтцээ бэлтгэх хэрэгтэй. Тэгээд үүний хүрээнд бас Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарт 6% зээлийг олгож эхэлсэн байна. Тийм. Энэ бас томоохон дэмжлэг бас аж ахуй нэгжүүдээ бас үйлчлэгээ сервисээ хүчин чадлаа нэмэгдүүлээсэй гэсэн үднээс 6% хүүтэй 6 жилийн одоо зээлийг олголтыг ихлүүлсэн байж байгаа. Тэгээд дараа жилдээ бас ингээ үргэлжлээд явна. Тэгээд энэ маань бол яг уу гэхэлэр зочид буудал жуулчны баз аялал жуулчлалын цогцлбор гэсэн одоо суур дэд бүтцүүд дээр анхаарсан байна. Дараа жилүүдээс бас аялал жуулчлалынхаа бас өөр төрлүүд дээр ч юм уу те олголтыг өгье гэсэн бодолтой төлөвлөсөн байна. Зочид буудлуудыг сонгохдоо ямар шалгуураар сонгосон бэ? Тэг мэдээч одоо бид нэг олон улсынхаа стандартын дагуу 1-5 хүртэлх зочид буудлуудаа сонгосон.
За тэгэхээр өндөр түвшний төрийн тэргүүнээр за сайднаар болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг байрлуулахдаа ямар зохион байгуулалттай байх вэ? Одоо нөгөө цэнхэр бүс ногоон бүс цэнхэр бүст бол ингээд өндөр дээд түвшний хүмүүс зорио ирж байгаа шүү дээ тий. Бид нэр одоо нөгөө аялал жуулчлалынхаа салбарыг хариуцж байгаа учраас бол аялал жуулчлалын салбарын зүгээс ярихад бол мэдээж нөгөө өндөр дээд сайд дарга нар одоо сайдын өрөөнд бол одоо бас нэмэлт сервистэй ч гэдэг юм одоо мэдчилгээний мэдчилгээ байдаг ч гэдэг юм уу одоо Монгол брэндүүдээс бас нэг тодорхой хэмжээний бас нэг нэмэлтээр оруулах ч гэдэг юм энэ дээр ч одоо бид нар бас сурталчилгаа хийж байгаа хэрэгтэй нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч гар урлын бүтээгдэхүүн за Монгол брэндүүдээ бас тодорхой хэмжээнд бас тэнд бол сурталчлаж авах хэрэгтэй. Тэгэхээр аль болох бид нар энэ жижиг дунд бизнес эрхлэгч гар урлагч дотоодын үйлдвэрлэгч нарыг энэ дээр бас сурталчлах ажлуудыг бас оруулж өгч байгаа. Энэ дээр бас нэг юм асуумаар байна. За COP17 ингээд одоо 2-7 хоногийн дараа л гэж хэлээ дээ. 10 одоо нэг 12 хоног үлдсэн ба штэ. Нэг ойролцоогоор 2-7 хоногийн дараа. Өмнө нь бас нэг юм хэмжээний томоохон уулзалт гэхэр нөө ASEAN-ийн уулзалт Монголд болж ирсэн. ASEAN болон COP17 хоёрыг харьцуулбал яг тэр аялал жуулчлал талаас нь харьцуулбал яг ямар шүү одоо юу гэдэг ASEAN-ийн үед бол миний хувьд бол аялал жуулчлалын гэхээсээ илүүтэйгээр яг миний амьдарч байгаа орчин буюу Улаанбаатар айгуугаа цэвэрхэн болж ирсэн байхгүй. Ямар гоо юм иймэрхүү уулзалт жил болгон болдог болоос ингээд хот айгуу цэвэрхэн болж ирсэн. За COP17-тэй холбоотой ч гэсэн бас нэг юм хотын захиргаа ч юм уу юмнаас нэг юм ажлуудыг хийх баг. Гэхдээ би аялал жуулчлал гэдэг талаас энэ хоёр уулзалтыг харьцуулж бол мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хоёр уулзалт өмнөх ASEAN-ийн одоо үед хэр их жуулчид болон одоо өндөр албан тушаалтнууд ирж исэн. За тэгээ COP17 дээр бас ирж байгаа энэ тоо хоёрын хооронд ийм тоон үзүүлэлт статистик байд юм болов уу? Ер нь бол яг энэ олон улсын олон жилийн одоо энэ бид нар нөгөө аялал жуулчлалын одоо зорио ирж байгаа жуулчдынхаа энэ судалгааг ингээ харахад бол яалтчгүй нөгөө ASEAN-ийн жилд бол яалтчгүй жуулчдын тоо бол тодорхой өсөлттэй байсан. Тийм болохоор бас ер нь бол нөгөө ийм олон улсын түвшний арга хэмжээ ивент тий ивент л гэж ярина л да. Тэгээ ивентийг бол бид нар бодлогоор ингэж авч хэрэгжүүлэх нь тухайн одоо улс оронд ашигтаас гадна том сурталчилгаа болдог. Тий. Тэгээ одоо бид нэр сая аялал жуулчлалын 7 хоног гэж зохион байгуулсан. За мөн одоо Азийн аялал жуулчлалын форумыг бас авч зохион байгууллаа. Тэгээ тэн дээр бол бид нар бас нэлээдгүй 10 эд орн 12 орны 200 гаруй одоо төлөөлөгчд бас ирсэн. Тэгээ энэ дээр бол бид нар бас яг л одоо нэг улсуудын спикерүүд буюу те тухайн одоо аялал жуулчлалын бодлогын төвчний хүмүүс ирж байгаа. Тэднэр дээр бас бид нар Монгол улс чинь аялал жуулч дээр ийм байгаа шүү. Үнийн нөхцөл ийм байгаа. Цааш бид нар ийм бодлого барьж байна гэдэг хурлуудыг бол зохион байгуулсан байж байгаа. Тэгээ ер нь бол яг Монгол улс маань бол одоо энэ дэлхийн нийтийн геополитикийн нөхцөл байдалд бол маш тайван улс. Мөн одоо байгаль ихтлэг дээр төсгөлсөн нүүдэлчин ахуй соёлыг харуулсан гэдгээрээ бас одоо тэр олон улсын хөгжсөн тэр улс орнуудад бол манай аялал жуулчлалын бүтээгдэхүүн бол бас сүүлийн жилүүдэд их сонирхлыг татж байгаа. Тэгэхээр бид нар одоо юу бэлтгэх вэ гэхээр ялцчгүй бид нар нэг дэд бүтцийн асуудал одоо 3,500 ухаантай хүн штэ тийм болохоор бас яалтчгүй бид нарт нэг энэ олон жуулчдыг сая жуулчдыг авахд бид нар дэд бүтцийн асуудал байгаа. Хамгийн даацхан харин цэрийн байгууламж гэдэг шүү дээ. Тийм болохоор бид нар бас энэ дэд бүтцийг жуулчдынхаа ая тутаа өнгөрүүлэх аялуулах тий мөн одоо эргээд одоо бид нар жуулчдын тоог нэмэгдүүлэх эргээд эрх сэдлийн төрүүлэх гэдэг байдлаас энэ хоёр талын энэ асуудлыг л одоо зөв бодлоготойгоор зохицуултыг хийх хэрэгтэй. За тэгээд жуулчдынхаа одоо нөгөө ая тухтаа өнгөрүүлэх боломж болцоог нэмэгдүүлэхийн тулд ариун цэврийн байгууламжлал аймаг орон нутгуудтайгаа бас хамт ирж ажилладаг. За одоо бид нар бол хамгийн гол одоо Монгол улсын зорж очдог гол аялал жуулчлалын бүс нутаг бол Хөвсгөл, Нуур маань байна чинь. За мөн одоо Говийн бүс гэдэг. За энэ хоёр дээрээ түшиглээд бид нар бас яалтчгүй энэ бүс рүү явах зам давах төр буудлах цэгүүд бол буюу ариун цэврийн байгууламжийг сайжруулах дээр бол бас анхаарлаа хандуулж ажиллаж байна. За мөн одоо замын асуудал тийм ээ. За тэгээ тээвэр үйлчлэгээ, сервис үйлчлэгээ гэдэг тээврийн логистикийн үйлчлэгээ. За энэ дээр бид нараас 6
хувийнхаа зээл дээр бас бид нэр тээврийн одоо жуулчин тээврийн үйлчлэгэнд бас тодорхой хувийн зээлийг олголтыг хийж байгаа. За сүүлийн өдрүүдэд бас шатгууны хомсдлоос асуудалтай болж байна. Бид нар бас тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Өчигдрөөс эхлээд бид нэр Петроус компани болон Сод Монгол гүртэй хамтраад санал жижиг байгуулад байгуулахаар тохиролцсон хийсэн. Одоо ойрын хугацаанд бол бид нэр жуулчныхаа ая тухтай өнгөрүүлэх орчин дээр бас шатгуун түгээх станцуудтай хамтраад ажиллах нь мөн одоо шатгуун түгээх станцуудынхаа ариун цэврийн байгууламжийг бас сайжруулж байна. Ийм байдлуудыг л одоо хийгээд хэрэгжүүлж байна. Тэгээд ер нь бол ийм олон улсын түвшний ийм хурлуудыг бодлогоор авч хэрэгжүүлнэ гэдэг чинь бол маш одоо тухайн улс орныхаа аялал жуулчлалын салбар болон улс орныхаа одоо иргэдэд маш ашигтай юм байна. Тэгэхээр цаас цаашид бид нар бол иймэрхүү бодлогоор бас ийм майсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас бодлогоо төвлөрүүлэх хэрэгтэй. За тэгээд манад бол мэдээж одоо майс зохион байгуулахад ивент хоол тий одоо байршуулах юмнууд бас дэд бүтцийн асуудал бас тотмог байдаг. Тийм болохоор цаас цаашдаа бас энэ дээр дэд бүтцийг хөгжүүлэх дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй л гэдэг. Энэ яг нөгөө санамж жижиг байгуулсан гэдэг дээр өчигдөр жишээлбэл бас бодож л байсан л та. Юу гэхээр нөгөө текст сонгоогоор ингээл 50,000 төгрөг төр ингээд 1 литр одоо 50,000 төгрөг төр таарах үс ингээл бензиний нөгөөд ингээд явж байна. Гэтэл аялал жуулчлал гэдэг нь одоо хөдөө орон нутгаар л нэг бурган цулгаал ингээд явж байгаа шүү дээ. Ер нь ингээ хувийн овшлийнхын яг тэр хөтөлбөрийн дагуу тэнгүүд тэр тодорхой хэмжээний өөрийн улсын дугаартай. Тэгээд нөгөөх нь бензин дуусгаад байдаг тэгш доогоор төгснө үү, сонтогоо доогоор төгснө үү мэддэхгүй. Тэр ихтэй нэг төлбөрөөр төлсөн хүмүүс нь яваад байдаг. Тэгээд тэрэн дээр нэг жишээ Өмнөгүй аймаг дээр за тэр шатгуун түгээх станцын нэрийн дурдаж яг реклам болчих واخ. Яг нэг юм турист гэсэн одоо нэг юм бичгтэй ч юм уу нэг тийм унаанд очор дараалгүйгээр лимитгүйгээр бензин ингэж өгч байгаа гэх мэт нэг ийм үйл ажиллагаа ингээд өчигдрөөс ингээд хувийн хвшлийн өөрийнхөө санаачлахаар ийм хийж л байна л та. Тэрнтэй яг адилхан одоо нэг бас нэг олон улсын одоо томоохон төлөөлөгч нар ирж чинь тийм ээ. Тэгэхээр яг энэ үед өнөө өглөө ч гэсэн би нааш ажил руу ирэх гэж хаад нэгдүгээр энэ дээр ингээ гацсан зогсчихсан юу илээ гэж бензин колонк байгаа байхгүй. Тийм байхгүй болохын тулд ийм бас үйл ажиллагаа давхар явагдчихна гэж ойлгож болох юм. За мэдээж бас манай яг яамны хүрээнд бас чиг үргийн хүрээнд биш ч гэсэн бид нар бас тодорхой нөгөө бодлогын төвшөнд чиг үргийн хүрээнд бол үйлдвэр уулуурхан ямтаа бол альбом бичгийг хөргүүлж хийдэд одоо хөргүүлээд бас ярилцаад байж байна. Үүний дагуу бид нар бас яаралтай арга хэмжээ авахын хүрээнд аж ахуйн нөхцөл буюу зарим одоо томоохон шатгуун түгээх станцуудад ингээм хамтран ажиллах санамжиж байгасан. За 4 дугаарын явдад нь хязгааралтай нь сондоод гэж. Энэ дээр бол бид нар бас саналаа өгөөд одоогийн байдлаар бол жуулчны компаниудад хязгаарлалтгүйгээр олохоор ярилцж тохирсон байж байгаа. Яг энэ зүйл дээр өчигдөр яг бензиний талаар уншиж байхдаа яг бодож ирсэн байхгүй. Гинт ингээ гаднаас олон тооны хүмүүс ирчдэг. За тэгээд нөгөө л нэг ногоон бүсч ч юм уу те нөгөө цэнхэр бүс рүү нэг буудлаасаа нэг явах угаас нэг зам гарч ирнэ. Тэгээд тэр нь заавал банк дүүрэн машин байх албатай ч юм уугүй ч юм уу. Тэгэл дугаарын хязгаарлалт гэдэг нэг ийм зүйл дээр асуудал болох вэ гэдэг дээр бол жоохон айж байна лаа. Тэгээд манай бас аж ахуйн нэгжүүд ард иргэд маань бас мэдээж бас ойлголттой байх хэрэгтэй. Ирсэн жуулчтайгаа тий одоо мэдээж жуулчинтай тээвэрлцэн явж байгаа машинуудтай бас илам таталтгүй бас нэг одоо тусгай үйлчлэгийг гаргацдаг ч гэдэм юм уу тий. Энэ бол санаачлагаар зохион байгуулах ажил юм байна. Тийм болохоор бас ер нь бол бид нар бас энэ үрэл оцсон манай салбараас бас дэвшүүлж байгаа. За тэгэл тэр өмнө говийн аж ахуйн нэгж бас санаачилж шүү дээ. Тэгэхээр энэ бол бас яалтчгүй зориод ирсэн жуулчтайгаа яаж одоо зочломтгой Монгол зангаа гаргаад өдөх вэ гэдэг асуудлыг бол Монгол руу ирэх гадны жуулчдын тоо өссөн гэдэг бас ойлголт байна. За тэгээд нөгөө геополитикийн нөхцөл байдал дээрээс нь нөгөө нүүдэлчин соёл тийм ээ. Энэ зүйл дээр ингээд аваад үзсэнгүүд манайх бас ганцаараа нүүдэлчин соёлтой улс өөрөө биш. Өрсөлдөгчтэй. Миний санаж байгаагаар биш. Ер нь бол харснаар бол одоо яг хэлэлтгүй ч гэсэн Казахстан болон Кыргызстан гэдэг нэг хоёр улс аялал жуулчлалын салбараа бас нэлээд хөгжүүлж байна. Казахстаны хувьд бол олон жилийн өмнө гарсан нэг киноныхоо гэхдээ өөрсдөө бол дургу киноныхоо Казахстан is very nice гэдэг үгээ слоган болгоод аялал жуулчлалын салбар руугаа оруулж байх жишээний. Кыргызстан болоод ирэнгүүт тийм өөрсдөө тэр Төв Азийн одоо Швейцар
ер нь тийм экстрим аялал за тэгээд нөгөө өндөр уулархаг хэсгүүд дээр нөгөө гол горхорон дээр нөгөө серфинг хийдэг гих мэт зүйлээрээ бас ингээд олон дэлхийд даянд одоо юу гэдгийг өөрсдөө сурталчлаа байна л да. Манайх дээр ингээд барьж яваад яг юу гэдэг экстрим аяллаар ингээд цаашаа хөгжүүлж явах юм уу? Эсвэл ингээд цогцоор нь ингээд зөвхөн экстрим биш ингээд зүгээр ингийн байгаль үзүүлэх гэх мэт ингээд барьж явах юм би өөр болж харахгүй байхгүй. Яг Монголд ирж байгаа за яг хөө манай нэг найзууд ирнэ. Гэхдээ тэдний ирж байгаа үндсэн зорилго нь надтай уулзах гэж л ирж байгаа болохоос Монгол тимийг үзнэ гэж бас ирэхгүй байна л та. Яг хөө энэ бол миний хүрээний л асуудал байна. Тэгэхээр яг ямар зүйл дээр бид нар илүү одоо юу гэдгийг олон нийтэд ил болгож тэгээд тэр зүйлээ барьж авч жуулчдыг ерөнхийдөө татж байгаа бай. За Монгол улсын аялал жуулчлалын бодлого бол мэдээж доктортой аялал жуулчлалын бодлогыг барьж байгаа. За доктортой аялал жуулчлалын бодлого нь юу вэ гэхлээр мэдээж одоо байгаль орчноо хамгаалангаа орон нутгийн одоо иргэдийг орлогыг нэмэгдүүлэх суур одоо тийм зарчмууд байдаг. Тэрийг бол бид нар нэгдүгээр баримталж байгаа. Хоёрдугаар манайх олон улсын судалгаагаар Монгол улс өвлийн одоо улирлууд тий одоо нөгөө 11 сараас 5 сар хүртэлх хугацаанд 80% алдагдaltaй гэдэг судалгаа гарсан юм. Үүний хүрээнд бид нэр өвлийн аялал жуулчлал буюу дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг бодлогыг одоо дэвшүүлж бодлого төлөлтөд хийж байгаа. Үүний хүрээнд сая бид нэр 2023 оноос хойш аялал жуулчлалын тухай хууль шинжилэн батлагдаад тухайн одоо эх жилдээ зохион байгуулах ивент календарыг бас нэгдсэн бодлогоор гаргаж батлуулдаг болсон байгаа. За тухайн жилийнхаа өвлийн улирлуудад хийх одоо зохион байгуулах арга хэмжээнүүдийг бас төлөвлөгөөгөө гаргаж засгийн газар жил болгон батлуулдаг гэсэн. Үүний хүрээнд сая өнгөрсөн одоо 2025-аас 26 он жилчих тий 11 сараас 5 сар хүртэлх хугацаанд 40% өсөлттэй гарсан. За энэ дэр бид нар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэхлээр мэдээж одоо нөгөө суур бидний одоо боломжууд биш үү тийм ээ нөхцөл боломжууд. Тэн дээрээ тулгуурлаж бид нар арга хэмжээнүүд хийж хэрэгжүүлсэн. За өвлийн улирлууд жуулчны бааз зочд буудлууд мань тодорхой хувийн хөнгөлтүүдийг үзүүлсэн. 40% хөнгөлтүүдийг үзүүлж бид нар тэрийг нэгдсэн байдлаар сурталчилж ажилласан. За дээр нь говийн бүс нутаг маань бас арай харьцангуй цаг агаарын хувьд бас дулаан байдаг тийм ээ. Тийм болохоор говийн бүсийн аймагуд дээрээ бид нэр зориулаад тэмээний баяруудыг хийсэн. Та бүхэн мэдж байгаа тий. Тэмээн дээрээс наран орхон, төмөн тэмээний баяр гэдэг ингээд өмнө говь, дорн говь, дунд говьуд дээр бид нэр тэмээний баяруудыг зохион байгуулсан. Энэ дээр бол ялцчгүй бас одоо зорин ирэх жуулчдын тоо бол бас тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. За мэдээж бид нар манай Монгол улсын аялал жуулчлалээр бол адлын явдалтай аялал жуулчлал, тусгай сонирхлын аялал жуулчлалын төрлүүдийг бид нар хөгжүүлж байгаа. За тэгээд шувуу ажиглах аялал, байгалийн аяллууд биш үү те? Байгалийн аялал дотор шувуу ажиглах аялал, цэцэг ажиглах аялал, за дээр нь ангийн аялал те? За загасчлалын аялал, за дээр нь одоо явган алхалтын одоо аяллууд бол бас нэлээд өсвөлийн жилүүдэд хөгжиж байгаа. За дээр нь одоо бид нэр хүрхрээний аялал хүртэл зохион байгуулахар төлөвлөж байгаа. Монгол улс чинь улсын хэмжээнд 91 одоо хүрхрээ байдیں۔ Тэрэн дээрээ бас зориулж бас бид нэр одоо аяллыг зохион байгуулах. За дээр нь одоо Алтай 5 богд аялал гэдэг Монгол улсын одоо байгалийн зохицолборт газрууд байна тийм ээ. Төгсөлийн дурсгалт газрууд. Эдгээр дээрээ түшиглээд аялал жуулчлалын одоо эргэлтэнд оруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх гэдэг бодлогуудыг барьж байгаа. За Монгол улс бол бас аялал жуулчлалын бүсгүй байсан. Өмнө нь бол яг нөгөө байгалийн хөгдөлтөй газрууд дээр түшиглээд аялал жуулчлал хөгжөөд явжсэн. Монгол улсын засгийн газраас улсын аялал жуулчлалын бүс гэж баталсан байгаа. За үүн дээрээ бид нар одоо бидний нүдэн дээр алдсан нөгөө тэрэлж тий суурьшлийн бүс юм уу, аялал жуулчлалын бүс юм уу гэдэг лагер шиг болцсон байгаа шүү дээ. Энийг бид нар цэгцлэх гээд Монгол улсын хувьд 12 аймгийн 17 бүсийг бас батлуулсан байна. За үүн дээрээ бид нар бас экосистемтэй тий аль болох одоо байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдээр одоо дэд бүтцийг бий болох одоо сэргээгдэх эрчим хүчтэй нөгөө нарны панел гэдэг юм уу юу гэдгийг тий. За дээр нь бид нар өвлийн улиралд цас мөсний их оримтлуулж аваад эргээ тэрийг бас
зуны үйлдвэрлэлүүдээс саарл усаар ч юм уу одоо юу гэдгийг ашиглах боломжтой байдаг ч гэдэг юм. Эргээд энэ нөгөө байгальтай ээлтэйгээр аялал жуулчлалын орлогыг бүрдүүлэх гэдэг энэ олон улсын системд бас бид нэгдээд ингэ явж байгаа. За дэлхийн аялал жуулчлалын байгууллага одоо destination одоо зорион очих газруудыг бас тэр экосистемийн тийм бүртгэл энэ систем бас байдаг. Тэр best tourism field гэж. Тэрэнд ингээ бүртгүүлчих юм бол тухайн одоо экосистемийн хөвс нутгуудыг бүртгүүлэх юм бол дэлхийн нийтийн нөгөө системд ороод зорин эрх жуулчдын тоо тэр газрууд дээр ирэх нь илүү одоо зорж ирдэг болно л гэсэн үг. Тэр нь бас бүртгүүлэхээр бид нэр Өмнө Говь аймгийн Баянзаг Төв аймгийн Хустай нураг бас хөргүүлсэн байж байгаа. Тэгээд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас бас энэ дээр судалгаа хийж байгаад 10 сард бас шийд гарна. За тэгээд энэ дээр бас бид нар энэ бүсүүдийг оруулж чадах юм бол бас зорин эрх жуулчдын тоо нэмэгдэх нь нэгдүгээр, хоёрдугаарт тэнд үндгүй сургалтууд зохион байгуулагддаг. Үндгүй сурталчлагдаад явждаг байна. Ийм асуудлуудыг бид нар бас төвшүүлж байгаа. За дээр нь хөвсгөл орчин бас бид нар бас одоо хөвсгөл нураа бас хайрлаж хамгаалангаа бас аялал жуулчлалын эргэлтэнд оруулах тий уламжлаж үлдээх, өвлүүлэн үлдээх гэдэг бодлогыг хүрээд бид нар бас хөвсгөл нурынхаа эргээр зам тавьж байгаа. Аз хөгжлийн банкны доктортой аялал жуулчлалын төслийн хүрээнд бас зам хийж байна. За дээр нь бас нутгийн иргэдийн гар урлын бүтээгдэхүүнээ борлуулах цэгүүдийг бий болгож байна. Ариун цэврийн байгууламжуудыг бий болгож байгаа. За дээр нь нутгийн иргэдэд бас гар урлын сургалтуудыг хийх жишээтэй. Одоо нэмэлт орлогоор. Тийм. Өөрсдөө бас ажиллангаа, амьдрангаа нэмэлт орлогыг бүрдүүлэх. За ийм бодлогуудыг хэрэгжүүлж байна. За дээр нь мэдээж одоо нөгөө малчин ах иргэдийг бас малангаа тий амьдрангаа бас нэмэлт одоо жуулчдыг бас бас орлогоо нэмэгдүүлж болох боломжийг бас нэмэгдүүлж малчин кемп, гэр кемп гэсэн одоо төрлүүдийг нэмэгдүүлээ. Сүүлийн жилүүдэд бас нэлээдгүй одоо малчин өрхүүд маань бас одоо малаж амьдрангаа нэмэлт орлогуудыг бас бүрдүүлж ажиллаж байна. Ялангуяа одоо Архангаа бүс орчин байна. За дээр нь Сэлэнгэ аймгийн амар хэсгэлэн хийд орчин байна. Тиймээ яг ингээд зорин очдог хэсгүүд дээр бас тухайн орон нутгийнхаа иргэдийг гэр кемп болон малчин кемпинг түшиглэж бас аялал жуулчлалын эргэлтэнд одоо бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх гэдгээр бас ингээд оролцуулаад явж байна. За мэдээж энэний зан стандарт тодорхой хэмжээний сургалт судалгаа байх ёстой тийм ээ. За тийм ажлууд хийж байна. Би жишээ татах юм бол Өмнө Говь аймагт гэр кемп дээр очсон. Тэгээд солонгос жуулчдаас нэлээдгүй тэр айлаад ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээд өглөөний цайнд нь бантан хийж өгсөн. Нэг бандангаа идэхгүй болохоор нь бантанд нөгөө далаан байцаа игээд өгсөн чинь өстөө сайн идчихлээ. Тэгэхээр нөгөө нэг тухайн улс орныхаа одоо жуулчдын хэрэгслээ шаардлага юу одоо тодорхойлж судалж тэн дээрээ түшиглээд бас энэ үйлчлэгийг үзүүлэх асуудлуудыг хийх хэрэгтэй. Тэгэнгүүт одоо амар хэсгэлэн хийдийн одоо бас малчин кемп дээр очиж үзсэн. За тэдний болохоор бүр Европоос 14 хоногоор 5 хоногоор гэдэг ингээд гэр бүлээрээ ирж амьдардаг гэж. За тэгээд хүүхдүүд нь малдан цуг явдаг, нөхрүүд нь бас малдаа явдаг, хүүхдүүд нь хонь хургаан цуг явдаг. За эхнэрүүд нь ааруул эдээгээ авалцдаг ч гэдэг юм уу. Тэгээ нэмэлтээр бас гар урлын одоо дээл оёх одоо юу гэдгийг тийм ажлуудыг хүртэл хамтарч ингээд сурж, хамтарч ажилладаг. Тэгээ бүр ингээд тэр айл бүр ингээд олон улсад шууд нөгөө мана гэр гэд бас аппликейшнэр бас тийм айлууд бас нэлээдгүй шууд дэлхийн зах зээл дээр бас борлуулагдж байдаг тийм хүртэл одоо аппликейшн хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтраад бас ингээд хөгжүүлээ явж байгаа. Ийм байдлууд хийж байна. За дээр нь бид нэр хот орчин болол 9 явган алхалтын маршрутууд хөгжүүлсэн. Сая манай Аз хөгжлийн банкны санхүүжилтээр Хөсгөл нуур орчин бас явган алхалт, морин алхалтын бас морины жиммидийг бас ингээд тогтчуулаад ирлээ. Тэгээ энэ дээр бас дараа жил Хөсгөлийнхэн маань бас олон улсын явган алхалтын фестивалыг зохион байгуулна гэдэг. Тэгээ энэ мэтчлэн бид нөгөө байгаа өгөгдөл дээрээ тухайн орон нутгийнхаа өгөгдөл суурь одоо боломж дээр бид нар тулгуурлаж одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх дээр бол маш анхаарч ажиллах хэрэгтэй.
тий. Энэ дээр бол ганцхан яам гэхээс илүү орон нутгийн өөрсдөө бас санал санаачлага, иргэдийн санал санаачлага бас аж ахуй нэгжүүдийн өөрсдийн санал санаачлага бас чухал. За аялал жуулчлалын салбар бол маш их одоо өргөн хүрээтэй тий. За ер нь бол олон улсын стандартаар л 6 үйлчилгээнээс л мөнгө авдаг. За тээвэр үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, сервис үйлчилгээ, хоол үйлчилгээ, соёлын үйлчилгээ, худалдаа үйлчилгээ гэсэн 6 үйлчилгээнээс л мөнгө авдаг. Тэгэхээр энэ 6-гаа л одоо бид нэр зөв хооронд нь уялдаагаа сайн хангаад хөгжүүлж чадвал аялал жуулчлалын салбарт бол орлого орох нь илүү болно гэж ойлгох хэрэгтэй. За дээр нь энэ хөдөлмөрийн зах зээл дээр маш их эрэлт хэрэгцээтэй. Нэг жуулчны хард 24 ажлын байр хөдөлдөг. Тийм болохоор бас энэ боловсруулалт хөдөлмөр эрхлэлтний одоо энэ тий эрэлт хэрэгцээг бас байдаг учраас энэ дээр энэ аялал жуулчлалын салбарт бас энэ сүүлийн жилүүдэд бас хөгжихийн ярээр энэ хүний нөөцийн боловсон хүчнийг бэлтгэх ажлуудад бид нар бас нэлээдгүй анхаарах шаардлагатай. Тэгээд Солонгос улсын засгийн газраас бас манай аялал жуулчлалын яамд бас сургалтын төв байгуулж өгсөн. Дээр нь бид нар КОИК олон улсын байгууллагатай хамтраад бас салбарын хүний нөөцийг чадахжуулах сургалтуудыг хийж байна. За дээр нь JICA олон улсын байгууллагаас орж ирсэн байгаа. За аялал олон улсын хөдөлмөрийн байгууллага орж ирсэн. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд дэмжих гэдэг ингээд. Олон улсын бас томоохон олон улсын байгууллагуудтай хамтраад бас төслүүдийг хэрэгжүүлж эхлээд явж байна. За тэгээд мэдээж одоо энийг үр ашигтай, ард иргэдэд ашигтай одоо зохион байгуулалтыг хийхийн тулд бид нар одоо зөв бодлогоодыг хийх хэрэгтэй. Та бүхэнд одоо сонирхолтой ярихад бол одоо шөнийн гудамж тий өглөөний гудамжийг л одоо та бүхэн хотын иргэд харж байгаа. Энэ орчим ингээд тогтчуулаад өгөхөд тухайн аж ахуй нэгж ойр орчмын аж ахуй нэгжүүдэд ердийн зүгээсээ эрх хүртэлх хувийн одоо нэмэлт одоо ашиг нэмэгдсэн гэж байгаа. Тэр энэ болгоныг бид нараас ингээд ойр орчимтой нөгөө түрүүн хэллээ шүү дээ нөгөө асян болох үеэр хотоо цэвэрхэн байлгасан гэдэг ч байгаа. Тэгэхээр энэ аж ахуй нэгжүүд 50 одоо метр хүртэлх газраас хоггүй байх дараа анхаарч тий өнгө үзэмжээ засах тий үйлчлэгийг одоо юу гэдэг тэр малчин айл шиг бас хөрхөн тэр тухайн зах зээл дээр бас хоолоо яаж ангилж өөрчилж болох уу гэдэг энэ асуудлуудыг хүртэл бас ингэж санал гаргаж санаачлаад ингэ явж шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг бол бас манай иргэд маань энэ аялал жуулчлал ямар өргөөжтэй энэ валютыг оруулж ирдэг маш олон одоо хамтын хүчээр ингэж явдаг салбарыг бол бас хэцүү ойлгож за ялангуяа энэ сүүлийн жилүүд энэ залуучууд маань бол энэ аялал жуулчлалын салбарт ороосоо гэж тэгээ манай салбарын хууль маань бол 23 он шинжилэн батлагдсны хүрээнд бол аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлж байгаа одоо сүүл орж ирж байгаа компаниуд эхний 3 жилийн хүрээнд бол татвараас чөлөөлсөн байна. Энэ бол маш том одоо дэмжлэг байж байгаа. За мөн одоо гадаадаас ажиллах хүч авч байгаа. Тэн дээр бас бид нэр 50% хөнгөлтийг бас үзүүлж байгаа. За дээр нь бас аялал жуулчлалын салбарт шууд одоо бизнес эрхлэхэд бас зөвшөөрлийн асуудал байдаг. Тэрийг бол манайх бас чөлөөсөн байгаа. Зүгээр бүртгэлжүүлээд ажиллах гэдэг ийм асуудлуудыг бол бас бизнес эрхлэх таатай нөхцөл байдлыг бол боломжийг бүрдүүлэх одоо бид нэр чөлөөлөе гэж байгаа. Энэ хүрээнд бас манай аялал жуулчлалын салбар бол нэлээдгүй урдчлаад бас ингээд чөлөөлөөд аль болох одоо аялал жуулчлалын бизнес эрхлэх таатай орчнол бүрдүүлээд явж байгаа л гэдгийг хэлье. За дэлхийд ихэнд одоо ер нь өрсөлдөх чадвар Монгол улсын аялал жуулчлалын салбарт ямар байгаа вэ? За жишээлбэл тод одоо сайн жишээ гэх юм бол Солонгос улсыг авч үзэж болж байна. Тэгээ соёл урлагаар дамжуулаад өөрсдийнхөө одоо улсыг соёлыг маш сайн сурталчилж шүү дээ. Тэгэхээр манай Монгол улсын хувьд одоо юун дээр туршиглээд Төв Аз болон Зүүн Хойд Аз гэдэг юм уу цаашлаа дэлхий дээр одоо өрсөлдөх юм чадамжтай аялал жуулчлалын салбартай болох боломжтой байт юм бол. За дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас бол бас мэдээж нөгөө өрсөлдөх индекс гардаг байгаа. Яг сүүлийн жилүүдийн бол юу судалгаа гараагүй байна. За 85 дээр бол 2024 онд бол бичигдчихсэн 2022 онд бичигдчихсэн. Тэгэхээр энийг ковидын дараа шүү дээ. Тий, энийг бас бид нар бас өрсөлдөх индексээр бас урьдчилуулах мэдээж бодлого ирж байгаа. За энэ дээр манайх Монгол бас юун дээр нь жоохон хошоо байдаг вэ гэхээр дэд бүтэц үнийн нөхц боловсон хүчний энэ хоёр дээр л жоохон хоогор байдаг юм билээ. Тэгэхээр энэ тал дээр нь анхаарад бодлого төлөвлөлөд ажиллаад байгаа.
Тэгэхээр бид нэр одоо нөгөө бүсээ байгуулсан, бүсээ батлуулсан, бүс дээр зөв төлөлтийг хийх хэрэгтэй. За энэ бүсүүдийнхаа менежмент дээр ерөнхий төлөлтийг гарангуудаа багуун хүүтэй зээлийн бодлогыг бариад гаргаад тэгээд энэ аж ахуй нэгжүүдээ тухайн одоо зүү дээр төлөлтийн дагуу бас зөв зохистойгоор төлөлтүүдийг хийгээд бүтээн байгуулалтын төр хувийн хвшлийн хэмжлэр ингээ хийгээ явчих юм бол бас зөв одоо алхам руугаа орж байгаа бас нэг ажил болчиход байгаа. Тэгэхээр энэ бүс нутгуудыг бас зөв төлөлтөө одоо нөгөө хөгжиж гин гэд гоё юм барьж гингүүтээ одоо томоохон өндөр байшин барилга бариадах хэрэггүй тийм ээ. Манай улсын чинь онцлог бол байгалийн аялал жуулчлалд тулгуурж байгаа. Энэ байгалийн зохицолборт газруудыг харагдах өнгө байдлыг алдагдуулахгүйгээр тийм ээ. Байгальдаа ууссан тийм бүтээгдэхүүн болон одоо тийм өндөр биш тийм болж өгвөл одоо Монгол гэрээрээ ч гэдэг юм уу тийм энэ өөрсдийнхөө өгөгдөл дээр бас тулгуурлаж бас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. За бид нар бас хил орчмын аялал жуулчлалыг нээхээр ярьж байгаа. За одоо бид нар бас энэ дэлхийн нийтээр энэ шатхууны асуудалтай байгаа учраас бас олон улсын нислэгүүд бас үнэтэй болж байна тийм. Ийм болоо бид нар бас хил орчмын аялал жуулчлалыг нээхээр төлөвлөд явж байна. Ойрын хугацаанд бас хил орчмын аялал жуулчлал нэгдчих байх. За ер нь бол эхний хилцээрүүд хийгдсэн байж байгаа. Манай салбарт нь хил орчмын аялал жуулчлал 20 жил яригдсан асуудал. Тийм тэгээд хятад жуулчид визтэй зорчдог. Энийг хил орчимдоо визгүй аялах боломжийг бүрдүүлэх. За дээр нь бас бид нэр цайны зам гэдэг 3 улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бас зарласан байж байгаа. Энэ бол 3 улс хятад, Орос, Монгол 3-ын одоо Евразийг холбосон түүхэн 300 гаруй жилийн түүхтэй юм зам байсан. Жинчид явдаг. Тэгээ эдийн засгийн одоо бүхий тийм замыг одоо бид жин явдаг тийм жинчид явдаг тэрийг одоо орчин цагт тийм ээ бид нэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод 3 улс хоорондоо одоо автомашинаараа шууд аялах боломжийг нээж байгаа. Нийсэн сая оны өмнө зарласан. За үүнийгээ бас бид нэр сурталчлах хүрээнд бас цайны замын нөхөрсөг автралыг сая зохион байгууллаа. Тэгээ Оросоос 10 машин, Хятадаас 10 машин, Монголоос 10 машин, 30 машин бас энэ түүхэн замаараа бас явсан. Анхны бас ийм бүтээгдэхүүнийг бас гаргаж хоёр улстай бас зарлалаа. Тэгээд яалтчгүй манай мөнхийн хоёр үш бол жуулчд бол 1-2 дугаар байрыг бол эзэлдэг. Тийм болохоор бас бид нар өшөө одоо сонирхлыг татсан эвийн дарга хэмжээ болон түүх соёлын энэ 3 улсынхаа бас түүх соёлыг харуулсан бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлж ажиллахад бол анхаарах хэрэгтэй. Техникэл одоо хятад улстай хэлтгүү 3 дахь 4 дахь улсууд бол бас хятад улсын зах зээлийг авах гэж бас хөдөлгөгч үйлчлэгч нараас авахулаад хэл улсын зааж хагаад манайх бол энэ мөнхийн хөрш бас аль болох эндээсээ жуулчд авах бодлого боловсруулах хэрэгтэй. Тэгээд хил орчмын аялал жуулчлал нэгдэж байгаа юм бол тухайн одоо аймаг орон нутгууд тийм ээ аслагдсан аймаг орон нутгуудтай бас эдийн засгийн өргөө үеийг тэлэх ийм асуудлуудыг яригдж байгаа. Тэгээд тунгутгой 8 сарын дундаас хойш бол хил орчмын аялал жуулчлалыг нээж байгаа юм байна. Хил орчмын аялал жуулчлал гэхээр за хятад талаас бол одоо Монгол руу орж ирээд Дорнод аймаг, Бойрнуур, Хинтээ аймаг гэх юм хүн за Оросоос ирж байгаа жуулчд бол тэгэл Сэлэнг аймаг, Орхон аймаг, Дархан Эрдэнэт гэл жуулчд одоо ойрчмороо визгүүгээр Дархан Эрдэнэт чинь хил орчмоос нэлээд наашаа очиж байгаа. Яг Оросынхан бол Сэлэнг гээд Дархан руу орж ирдэн л тийм. Яг хил орчмын аялал жуулчлал бол яг Оросын тал дээр бол хөгжсөн аль хэмжээ явсан. Ягаад гэвэл нөгөө тухайн улс визгүй зорчиж байгаа тийм ээ. Визгүй зорчдог учраас одоо хөсгөлийн ханх манх дээр бол Оросын жуулчд маш сайн ирж байгаа шүү дээ. Гол асуудал маань нөгөө хятад улсын жуулчд маань визтэй Монгол руу зорчдог. Тэгэхээр бид бүхэн энэ нөгөө хил орчмоор хятад улсын жуулчд 10 хүртэл хоног визгүй зорчих боломжийг нэгэдэг. Гэхдээ энэнийг бас зүгээр ойлгох хэрэгтэй. Энэ дээр хин нэгэн дураараа орж ирэх асуудал биш. Дээш нөгөө тур оператор зохион байгуулалтаа илээ. Хоёр улсын одоо тур оператор компаниуд хамтын ажиллагаа гэрээ контракт хийгээд яг тэр нөгөө батлагдсан маршрутынхаа дагуу жуулчд аваад явах юм байна. Тэрнээс зүгээр нэг иргэн шууд орж ирээд хүмүүс нөгөө аялагч нар орж ирээд аялах нь бол биш. Мэдээж аж ахуйн нэгжүүдэд бодсон одоо ард иргэдтэй ашигтай байх л одоо хувилбар маань бол зохион байгуулалтаа хэлж байна. Ер нь хоёр талдаа л мэдээж нөгөө жуулчны ч гэсэн аюулгүй байдлын асуудал хэрэгтэй. Тийм болохоор энэ зохион байгуулалтаа хэлж жуулчлал хийгдэх ёстой. За тэгээ манайх бол хил орчим дээр бол Дорногов аймгийн замын үүд
Дорнод аймгийн Сүмбрийн бомб хоёроор хил орчмыг эхэлж нээгч байгаа. Тэгээд бусад бомбтуудаа бол шатраалж нээгч байгаа. Яагаад гэвэл бусад бомбтууд маань бас жуулчин хүлээж авах боломж болцоос тун таараа байгаа. Одоо зарим бомбтууд төр бол декларац бүглэгч одоо ширээ байхгүй жишээ тий. Тийм болохоор бид нар бас бодлохоор бас дэд бүтц сайтай хүн нэвтрэх жуулчин одоо ая тухтай одоо нэвтрэх боломжтой тийм бомбтуудаа бас түшиглээд хилэрчмээ хэлжүүлэлийг хөгжүүлэхээр ингээд төлөвлөсөн. За тэгээ мэдээж тухайн аймаг орон нутгийнхан маань бас би одоо бэлдэх ёстой, цаваа бэлдэх ёстой. За тэгээд тэнд одоо заавалчгүй одоо 5 удаа зочд бодлол шаардлагагүй. Одоо Монгол өв соёлоо харуулсан тий. Монгол одоо гэр кемпүүд байж байгаа хэрэгтэй. Тэн дээр одоо бас шашны болон одоо морд харваа тий одоо наадам тодорхой ивентүүдийг сонирхол татсан ивентүүдийг хийжээж бас хил орчмын хэлжүүлэлтээр өргөөжийг бас хүртэх хэрэгтэй. Цахан Зүүн аймгийн нэг аж ахуй нэгж орж ирчихсэн. Тэгээд нэг хил орчмоо нийцэх юм бол хурганы сайддаг тийм аялал зохион болгож байгаа гэдэг чинь тэр хүртэл одоо ингээд бас сонирхолтой тийм ээ. Тэгээ ийм бүртчлэн энэ дээр бол ер нь бол ингээд бодлохоор нээж өгч яхад тухайн орон нутаг ард иргэд бас бизнес эрхлэгчдийн өөрсдийнхэн санаачлал маш хэрэгтэй байх нь. Бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байх вэ? Юу санал болгох юм бэ гэдэг нь тийм. Эндээс бид нар юу хүртэж авч өгөх үү гэдэг энэ бодлогыг л барих хэрэгтэй. Тэр одоо энэ аялал жуулчлалын салбар чинь л ерөөсөө л энэ байхгүй. Юу авч үлдгүү? Одоо Копос та хүртэл асуусан шүү дээ. Коп 17 зохион байгуулснаар Монгол улсад юу үлдэх вэ? Юу ашигтай вэ гэдэг чинь шүү дээ. Тэрнтэй адилхан л ер нь бол аялал жуулчлалын эргэлтэнд яаж орох вэ? Би эндээс ямар ашиг хүртэх үү гэдэг бодлогыг л баримтлах хэрэгтэй. За ярилцлагын төгсгөлд таныг COP 17-тай холбоотойгоор иргэд болон аялал жуулчлалын салбарын одоо энэ үйлчлэгийг үзүүлдэг байгууллагуудад ямар урайлах зөвлөмжийг өгөх вэ гэдэг асуултаар ярилцлага гурлаа өндөрлөе. За баярлалаа. Тэгээд COP 17 зохион байгуулах байгаа энэ хүрээнд бас мэдээж одоо иргэн бүр аж ахуй нэгжийн үүрэг оролцоо маш чухал байна. Тэгээд зочломтой Монгол зангаараа ирсэн жуулчдыг бас инээмсэглээд өнгөрчдөг тийм ээ. Хугатаад мэдлэлцдэг. За тэгээд үзүүлж байгаа үйлчлэгээс ирээсээ бас тултал нь одоо чадах чинээгээрээ сайхан үзүүлээд өгөөсэй л гэж уриалмаар байна. Тэгээд энэ бүхний цаана ганцхан улс орн биш. Тухайн одоо улсын дараагийн хойч үеийг бас сурталчилгаа болдог. Тийм болохоор бас та бүхэн манаас Монгол улсынхаа нэр нүрийг нүүр царайг бас сайхан одоо сэтгэлдэлтэй үлдээж өгөхөд бас та бүгдийн минь санаачлах хэрэгтэй шүү гэдгийг уриалмаар байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. COP 17 одоо дуудахгүй болох гэж байгаа учраас маш их ажилтай байгаа баха. Тэгэхээр энэ одоо том хурлыг их орондоо амжилттай зохион байгуулахад гар бие оролцож байгаа танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За бидний урилгаар соёл спорт аялал жуулч залуучуудын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Батчимэг хоригдоо оролцож COP 17 гадны зочид төлөөлөгчд болон зочид буудлын хүрэлцээ хүртээмж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилцлаа.